За ажилдаа орлоготой иргэн өрөөний жилийн хүрээнд бодлогоор Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж байгууллага үйлдвэрүүдэд орон нутгийнхаа иргэдийг түр ажлын байраар хангах ажлыг бол нэлээдгүй хийж гүйцэсний үр дүнд бол энэ түр ажлын байрны тоо бол өсөлттэй ийм гарсан байгаа. За мөн түүнчлэн 2016 онд бид аймагта үзэсгэлэн худалдааг нэг удаа зохион байгуулж исэн бол энэ ажлын хүрээнд 2017 онд нийтдээ 5 удаа жилд 5 удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвсөн. За энэ удаа бол 4 удаагийн үзэсгэлэн худалдаанд нийтдээ 670.8 сая төгрөгийн борлуулалт хийсэн ийм дүн мэдээтэй. За мөн түүнчлэн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт нэлээдгүй өсөлт гарсан байж байгаа. За үүн дээр бол бид бас аймаг орон нутгийнхаа үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг бас бодлогоор дэмжиж ажилласан. Жишээлбэл бид манчаар усыг бол бүх арга хэмжээнд өөрийнхөө үйлдвэрлэлийн усыг хэрэглэдэг ийм болсон байна. Мөн түүнчлэн мах боловсруулах үйлдвэрт бол манай сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэд энэ төсөвт байгууллагуудын махны хэрэгцээг бол хангаж байгаа. Тэгэхээр энд бол тодорхой хэмжээний өсөлт бол эндээс бас харагдаж байна.